Энэ удаагийнхаа бичлэгээр 2021 оны Хятадын драм төрлийн Sunshine of My Life киног товчлон ярьж өгөхөөр сонголоо. Хараагүй хосууд болох Кён хүн хоёр хүүхэдтэй болохыг шийдсэн цагаас тэдний амьдралд тодос тод шинэ хуудас нээгдсэн юм. Бяцхоохон Ян нь мэдлэхэд хун ээж болсондоо хязгааргүй баярлана. Гэхдээ хүүхэд өсгөх нь эрүүл сарвал хүнд ч хэцүү байдаг болохоор хараагүй хосуудад бүрч хэцүү байх нь гарцаагүй. Нэг удаа Кён эзгүй хойгуур хүүхдээ харангаа хоол хийж байсан хун охин нь ажиллаж байгаа будаагшагчны залгуурыг татаж байгааг анзаарсангүй. Хүмүүс тэдэнд битгий хүүхэдтэй болоо гэж зөвлөж байсан ч хосууд бусдын үгийг тоолгүй хүүхэдтэй болохоор шийдсэн билээ. Харин одоо хариуцлагын цаг. Ян охин эмнэлэгт хүрэхтэд багахан түлэгдсэн байлаа. Энэ үйл явдал хунд хүн дээр нөлөөлсөн бөгөөд тэрээр эмнэлгийн орон дээр хэвтэх охиныхоо дэрэгдээс холдолгүй сахиж бас хитэх гимшсэндээ өөрийгөө буруутхан дуугаа төхөөрөмжөнд хураалгав. Эмнэлгийн зүгээс охиныг нь асарч өгөх айл олж өгье гэхэд Ян охиндоо хитрхи хайртай хосууд яагаад ч зөвшөөрч чадсангүй. Хун дахиж ийм алдаа гаргахгүй үүднээс охиндоо хонхтой бугуйвч хийж өгнө. Тэр цагаас хойш ахиж тийм осол гараагүй бөгөөд бяцхан Ян өсөж томрох тусам эцэг эхийнхээ хизэж харж чадахгүй зүйлсийг ухаан бодолд нь урагтал тайлбарлаж өгдөг ухаалаг охин болж өслөө. Охин зурсан зургаа эцэг эх хоёроо тэмтрүүлж тайлбарлахаас эхлээд гадуур холлох үед хоолны зэсийг нь уншиж өгнөгээд хосуудын огтоо мэдэж чаддаггүй байсан зүйлсийг мэдэж авахт нь туслана. Кён мөнгө олохын тулд гудамжинд суугаад шавж үргээгч гэх мэтийн зүйлс борлуулдаг ба Ян охин нь энэ үед түүнтэй хамт явж орлогыг нь тоолж өгдөг. Харамсалтай нэг удаа цагдаагийн эргүүл ирснээр бусад худалдаачид зогтааж хараагүй Кён охинтойгоо баригдав. Тэр өдөр цагдаагийн газраас аав охин хоёр ирэхэд хун угтаж аваад хосууд хоол идэх үеэрээ дахиж ийм эрсдэлтэй зүйл хийхгүй байцгаая гэж шийднэ. Хун асрамжийн газарт ажиллах хүсэлтэй байх бол Кён эхнэрээрээ ажил хийлгүүлэх хүсэлгүй байлаа. Кён хараагүй хүн массаж хийвэл их ашиг олдог гэсэн. Би массажчин болоод одоо олдог мөнгнөөсөө бүрч ихийг олно. Ямар байна да охин минь хэмээн асуухад Ян охин дуугарсангүй. Хосууд босож охиноо шалгахтал Ян ширээгээ дэрлээд унтчихсан. Дээрэс нь маш өндөр халуурч байв. Тэр шин охиных нь халуун бууж өгөхгүй байсан тул Кён хүн хоёр хэрэндэл сандарч охиноо чадах чинээгээр тордох ба энэ байдлаас нь уг хосын охиноо гэх сэтгэл нь юунаас ч илүү гэдэг нь тодорхой харагдана. Хэдэн жил өнгөрсний дараа Ян охин аль хэдийн төгсөх ангийн сурагч болсон байлаа. Өмнө нь цоо байсан харцсан болон аав ээжтэй тусч байсан зан нь үгүй болж баг зэрэг төвөгшөөсөн мэт болжээ. Хижээл норхож байсан болохоор хоцорхоо сайсан Ян ээжтэй газар унсан сэрээг нь авч өглөгүй, аавдаа өрөөсөн оймсыг нь ч олж өглөгүй яаран гарна. Ян уран зурагтаа маш сайжирсан байх ба ахлах сургуулаа төгсөөд Лондонгийн урлагийн их сургуульд тэтгэлгээр сурах өргөдөлч гаргасан байлаа. Багш нь Лондонгийн их сургууль их өндөр шалгууртай болохоор сайн хичээгрээ гэж урамшуулна. Бусад цагаар Ян өсвөр насны хүүхдэл хойно найзуудтайгаа зугаацаж гадуур хөгжилтгийг илүүд үзнэ. Гэвч түүний өдөр тутмын амьдралын хэв маяг нь хичээлээ тараад хүнсээ цуглуулах бөгөөд найзууд нь хичээл тараад бөөндөө явж байхад Ян зах руу очиж хүнсээ цуглуулах ёстой. Захын худалдаачид түүнийг аав ээжтэй тусархаг сайн охин гэж магтахч Ян ийм магтаалуудыг хэдэн зуун удаа сонсож ирсэн болохоор аль хэдийн урамшихаа болсон байлаа. Хун асрагчийн ажил хийдэг болсон байх бөгөөд Яныг дагуулад явах гэхэд Ян найзуудтайгаа уулзахыг илүүд үзнэ. Гэсэн ч Ян ээжигээ сөрж чадахгүй болохоор үг дуугүй хамт яв. Ээж охин хоёрын очсон айлын эзэд яг л тэднийх шиг хараагүй хосууд байх бөгөөд хун ханит түрсэн хосуудад хоолунд авчирч сэтгэлийг нь дээрдүүлж байх үед Ян урам муутайхан суун. Хун охиноосоо хосуудын хүүхдийг хооллоод өгөөч гэж гуйхад Ян дуртай дургүй босож хүүхэд дээр очив. Гэтэл хүүхэд нь ч бас хараагүй байх ба энэ үед Ян хүүг маш их өрөвдөв. Яг л Яны гэр бүлтэй адилхан гэр бүл. Харамсалтай нь хүүхэд нь эцэг их шигээ хараагүй төржээ. Тэр шин өрөөндөө хэвтэх Ян утас дуурахыг хүлээж нэг хэвтэж нэг босно. Хүлээсэн дуудлага нь ирэх үед ээж нь уцаа шүрч аваад утасны цаанаас ярих Брайан гэх Яны дурлсан хүүгүнийг бараг л загнаж орхив. Улмаар Ян уурлаж ширв татхад эцэг их нь тоосончгүй. Маргааш өглөө Ян сургууль дээрээ ирэхэд найзууд нь зарлалын самбар хараад инээлдэж байлаа. Ян очиод сонирхоод харахад уг зарлал нь хараагүй хүмүүсийн од харах арга хэмжээ гэсэн зар байв. Найзууд нь хараагүй хүмүүс одыг тэмтэрч харах юм уу гэж инээлдэж байхад Ян гаднаа инээж дотроо эмзэглэнэ. Түүнийг шүүгээ онгойлгох үед дотор нь пейжер байх ба удалгүй Брайан гарч ирээд үүнийг ашиглаж бай. Гэхэд Ян дуртаяа зөвшөөрөв.
Хижээл тарсны дараа Ян ээжтэйгээ хамт дэлгүр хэлсэн. Түүнийг даашин зөмсөж байх оронд ангийнх нь охтууд дэлгүүрт орж ирэв. Гай болж найзууд нь Яныг гадуур гардаггүй, албаар даруухан царайлж хөвгүүдийг уригддаг гэх мэтээр муулах нь таарна. Уугийн хямралтай байсан Ян бүрч ихээр стресстэй. Дээрэс нь өөртөө таалагдсан даашин золоод өмсөх бүрт ээж нь тэмтэрч хит задгай байна, даарчих нь гэж хэлэх нь төвөгтэй. Ян сүлдээ дэсхэ болоод юу ч авахгүй гэж хэлчихэд гараад явчихлаа. Хэсэг хугацааны дараа Яны хувьд хамгийн чухал үе нь ирж Лондонгийн урлагийн их сургуулийн төлөөлөгчтэй уулзах цаг нь болов. Гэтэл ээж нь цусалдаж байгаа болохоор яаралтай ир гэсэн дуудлага ирснээр Ян төлөөлөгчтэй уулзах болоод шууд л гэрлүүгээ гүйлээ. Ян маш их айсаар очсон ч үнэндээ ээж нь хамраа ухаж байгаад хялгсан суцаа гэмтээсэн байна гэдгийг эмч хэлнэ. Эмнэлгээс гараад гэрлүүгээ таксидж байх хооронд Ян амьдралыг нь өөрчлөх асар том боломжоо үгүй хийснээ бодож шаналв. Гэрлүүгээ орж ирсэн даруйдаа Ян дэвчиж чадлагүй ээжигээ ямар чухал уулзалтыг нь балалсныг хэлнэ. Хон уулзалттай байсныг нь мэдээгүй гэдгээ хэлэхэд Ян байнга л хэрэг болохоор намайг дуудаж зоохоо та мэддэг гэж гомдоллоо. Түүний үгийг сонсоод ээж нь ч бас уурлаж би охинтой байж яагаад өөрийн биш хүнээс тусламж гуйх ёстой юм гэлээ. Хун охиноо ямар хүнд хэцүү нөхцөлд ямар их зовлон туулж өсгөж байснаа дуртахад Ян тэглээгээд найз нөхөдгүй мөрөөдөлгүй амьдрч болохгүй үсттэй хэмээн хариулна. Ээж охин хоёрын маргаан цаашид үргэлжилсэнгүй. Оройн хоол идэхдээ ч тэд үг сольсонгүй. Маргааш нь уран зургийн танхимд суух Ян дэсэлгүй уурлаж зураг хар будгаар баллаж орхив. Гаднаас зургийн багш чан орж ирээд түүний балалсан зургийг нь сэргээн зурж байхдаа багада зургийн хэрэгсэл авах мөнгөгүй байсан үе дурсан. Багш нь шантарлаа гэд хүсэл тэр цэгт дуусна гэсэн үг биш. Харин хүчээ нөгөөд дахин эргэж ирэх нь л чухал. Хэрвээ эргэлзэж эхлэх юм бол юу өөрийнх чинь уран зурагт дурлуулсныг өөрөөсөө асуух ёстой гэв. Ингэж хэлээд багш нь босоход түрүүхэн Яны хараар бутсан зурган дээр нь шар цэцэг дэлгэрсэн байгаа харагдана. Тэр шөнө Ян найзуудтайгаа гадуур гарч дуулж бас ууна. Тэрээр оройн гэртээ ирэхэд хуун шууд л охиныхоо хувцснаас тамхи үнэртэв. Ян өөрөө татаагүй гэж хэлэхэд Кёнг маргаан эхлэхээс өмнө эхнэр охин хоёроо салгалаа. Тэр шиний Яныг унтаж байх хооронд хун цүнхийг нь шалгаж байгаад дотроос нь хайрцагтай тамхи олно. Маргааш нь хун охиныхоо сургууль дээр очиход Ян ээжигээ олж харсан ч Брайантай явж байсан болохоор хонхоо атгаад танихгүй хүн мэтэл хажуугаар нь зөрөв. Гэсэн ч хун охин нь өөрөөс нь ичиж танихгүй хүн мэт зөрж байгааг нь зөнгөөрөө мэдэрлээ. Оройн Яныг гэртээ ирэхэд хун өөрийгөө хараагүй л болохоос тэнийг биш гэж хэлээд тэдний хооронд өмнө нь болж байгаагүй ширүү маргаан өрнөв. Хун охиныхоо халаасанд дуугарах пейжрийг нь барьж аваад шал руу савхад уралсан Ян ээжийнхээ өдөө олон жил дууга хураалгасан хуурцагнуудыг нь хөвж орхих нь тэр. Энэ үйлдэл нь хуныг маш их шархлуулж яагаад ингэж байгаа юм бэ гэж охиноосоо асуухад Ян бид ингээд тэнцлээ гэж хариулна. Ян хяналтанд байх дургүй байгаагаа илэрхийлж бас өөрийг нь дуудлагын ажилтан болгохын тулд төрүүлсэн гэж хэлэхэд уралсан хун охиноо алгадах гэж байгаад гаранд нь хүрэхдээ Яны багада түлэгдэж байсан шарх нь тэмтрэгдэж тэр өнгөрснийг бодов. Охин яаж ч буруу зүйл ярьж ээжигээ шархлуулж байсан хун хайртай ганц охиноо хизээч гэмтээж чадахгүй. Ян зөрүүлээд ээжигээ дүлхэхэд хун арай гэж ширээ түшээд зогсно. Ян энэ гэр бүлд төрхийг би хинээс ч гуйгаагүй. Миний сонголт биш гэж л хаалгаас аваад гарахад хунд хэлэх үг олдохгүй зүгээр л сөхөрч суугаад уйлав. Яныг шүн дунд хүртэл ирэхгүй байгаад нь санаа зовсон эцэг хоёр нь байж сууж чадахгүй байлаа. Кён насанд хүрч өөрийн бодолтой болсон охин руугаа байнга хашгирч болохгүй шүү дээ гэж эхнэртэй хэлэхэд хун хариу хэлэлгүй өрөөрөөгөө орж сууна. Энэ үед Ян ямар ч зорьсон газаргүй зүгээр л гудамжаар алхасаар. Маргааш өглөө болоход бүрч их айсан Кён таньж мэдэх хүмүүс рүүгээ залгаж огноо сураглана. Гэтэл радиогоор 16-аас 17 насны 170 см өндөртэй охины цогцос олдсон. Гэх мэдээ гарч байх бөгөөд үхтлээ айсан Кён хүн хоёр цагдаагийн газарт очиж цогцыг шалгахаар болов. Моргийн орон дээр хэвтэх амьгүй зогцсонд хүрэх гэж байгаа хүн охиныхоо бага насыг дурсаж асар их сэтгэл хөдлөлд автана. Кён хүн хоёрын зол болж азар цогцос охин нь биш байлаа. Тэднийг айсандаа уйлж эхлэхэд моргийн ажилтан охин ч биш байгаад баярлах хэрэгтэй хэмээн тайвшруулна. Ямар ч тач охиноо амьд гэдгийг мэдсэн Кён хүн хоёр гудамжинд таарсан хүн болгоноос охиноо асууж хайсаар. Энэ үед Ян найзуудтайгаа цагийг өнгөрөөж хүсэж байсан эрх чөлөөгөө эдэлсээр. Тэднийг дэлгүүр рүү орох үед Ян жихэр худалдаж авах гэж байгаад санамсаргүй задгай зооснуудаа унгаагаад түүж байлаа.
Гэтэл найзууд нь дэлгүүрийн бараа хулгайлж байгаад үйлдэл дээрээ баригдана. Ян тэдний араас гарч ирэхэд Азар Брайан Яныг танихгүй гэж хэлснээр Ян тэндээс холдож чадав. Айж зочирсан Ян гэртээ ирэхэд эцэг эх нь байсангүй. Ширээн дээр түүнд зориулсан хоол мөн түүний боснуулсан ээжийнх нь хуурцагнууд байлаа. Ян хуурцагнуудыг эхнээс нь хурааж засаад сонсоод үзэхэд түүний жоохон байхдаа ээжтэйгээ юм болгоны талаар ярилцдаг байсан үеийнх нь яриа сонсогдоно. Яны хамгийн сүүлийн сонссон хуурцагн дээр түүнийг гараа түлээд эмнэлэг твтж байх үед хажууд нь сахиад сууж байсан ээж нь уйлж бас Янаас уучлалт гуйж дахиж бэртэхгүй хэмээн амлаж хорвоо ертөнц ямар үцэглэнтэй гэдгийг охиндоо харуулмаар байгаагаа хэлж байгаа бичлэг байлаа. Үүнийг сонсч байсан Янч бас уйлаад гэнэтл ээжигээ санаж гэрээсээ гарч эцэг эхээ хайж эхлэнэ. Гадаа адар бороо асгаж байсан ч ээж аав хоёр нь цөхрөлтгүй охиноо хайсаар "Хун, би охиноо сайн асарч чадаагүй" гэж уйлаад гудамжинд сохирч суухад Кён эхнэрээ тэрч тайвшруулахыг хичээнэ. Хүн босож үргэлжлүүлэн охиноо хайх гэж байтал Ян урд нь шүхрээ барьсаар гарч ирээд "Ээжээ" гэж дуудан тэд шуудлаа тэрвэрлдснээр аав нь дахин гэр бүлэрээ нэгдсэндээ баярлан нулимс асгаруулав. Хэд өдрийн дараа тэд гэр бүлэрээ байгальд гарч амарлаа. Ян хичээлдээ эргэн очиход Брайан шүүгэнд нь захидал үлдээсэн байв. Дэлгүүрийн хулгайн хэрэгээс тэд ял авалгүй мултарч чадсан ч Брайаны гэр бүл түүнийг аваад Канад руу нүүсэн байх нь тэр. Энэ захидал бол Брайаны салах ёс юм. Ян захидлыг уншиж дуусгаад айдуухан мишэн. Амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилж байсан ч Кёны ажил дээр асуудал гарав. Масажны газар ажилчдаа шинэ гэрээ санал болгосноор бүх ажилчид эсэргүүцэж байсан ч зөвхөн Кён л бусдынхаа өмнөөс ам нээгээд халагджээ. Оройн Кён гэртээ ирээд тоолдож байхдаа энэ талаараа эхнэр охин хоёртой хэлэхэд "Хун, охин чинь их сургуульд орох гэж байхад бодлогогүй аашиллаа" хэмээн Кёныг буруутгана. Оройн олон жил массаж хийгээд гар нүвддэг болсон Кён дээр Ян очиж гарыг нь барьж өгөв. Кён халагдсандаа огтхон ч сэтгэлээр унаагүй. Түүний дараагийн хийх гэж байгаа зүйл нь хараагүйчүүдийн хамтлагт орох бөгөөд Кён хар залуугаасаа л аманхуур маш сайн тоглодог нэгэн байсан гэдгээ хэлнэ. Ян ээж аавдаа тусуулахын тулд ажил хийхэд бэлэн байсан ч аав нь зөвшөөрсөнгүй. Гэхдээ тусч охиноороо бахархна. Аав нь дараа төрөлдөөч "Та хоёртойгоо дахин хамт байж болох уу?" гэж охиноосоо асуухад Ян уулга алдна. Эцэг охин хоёрын бяцхан яриа сэтгэлд дулаахан өрнөж аав нь Яныг төрөх үед ээж нь живх солих, сүү бэлдэх, хоол хийхийг сурч байсныг дурсахад Ян ээжээрээ бахархав. Тэдний амьдрал төгсөж байсан ч аз жаргалаар дүүрэн байсан. Ийхүү олон зуун айлын амьдардаг хотхны нэгэн цонхны цаана аав охин хоёр бүжиглэж инээлдэнэ. Кён хараагуучуудын хамтлагтаа нэгдэж тоглолт хийж эхэлснээр маш сайн амжилттай байсан ч нэгэн арга хэмжээний үеэр тэрээр тайзан дээр ухаан алдаж унах нь тэр. Түүнийг эмнэлэгт хүргэхэд Кён гидсний хор тавтартай болсон нь тодорхой болно. Эхнэр охин хоёр нь баргар царайлж байхад Кён суглаанаас байрх очсондоо байртай байгаад зогсохгүй нэгийг нь түрээслэнэ гээд инээд алдана. Яралтай хагалгаанд орох шаардлагатай ч Кён "Дими зардал шүү дээ. Дээрээс нь хамтлагтаа туслах ёстой" гээд үл тав. Ян аваасаа ямар хоол идмээр байгааг нь асуухад Кён дахианы гуй гэлээ. Эрүүт Хун дахианы гуй идэж болохгүй. Агшаамал аваад ир. Гэхэд Кён агшаамал идснээс үхсэн нь дээр гэж хэлээд баахан зодуулав. Ямар ч нөхцөл байдалд байсан Кён эхнэр охин хоёроо үргэлж инээлгэж чаддаг нэгэн. Гэртээ ирээд Кёныг хүссэн дахианы гуйыг бэлдэх зураа ээж охин хоёр хараагүй хүмүүст туслах талаар ярилцсан. Учир нь эцэг нь үргэлж хүнд тусалсаар ирсэн нэгэн болохоор түүнийг эмнэлэгт байх хугацаанд нь хуучин ажилдаг байсан массажны газрын хараагүй ажилчдыг урайлж шударга ажлын байр эрхтэх ширхийг шаардцгаая хэмээн шийдэв. Энэ ажилд Ян ч өөрийн цаг заваа зарцуулна. Яны зургийн багш Чанана Нью-Йоркийн урлагийн сургуульд тэтгэлгээр суралцах шагналтай тэмцээн болох гэж байгааг хэлэхэд Ян гэр бүлийнхэн нь яг одоо баг зэрэг асуудалтай байгааг багштай хэлээд татгалзсан. Ээж охин хоёрын хараагүй хүмүүстэй туслах аян газар авч дүүргээсээ халиад сэтгүүлчдийн анхаарлыг татав. Зурагтаар үг хэлэх боломж олдоход дүүргийн зөвлөлийн гишүүн Чоу ирдэгч зураг авахулсан болоод л арилаад өгнө. Ээж охин хоёр маш олон хараагүй ажилчдыг энэ уулзалтанд урьсан боловч одоогор хэнэн ч ирээгүй байлаа. Иймд ядагч байсан үгээ хэлье гэж шийдсэн Хун микрофон атгаж аваад нөхрийнх нь ажилдаг байсан массажны газрын талаар ярьж эхлэнэ. Хараагүй иргэдийг дасралтгүй 10 цаг ажилладаг байсан талаар бас ашиг олж эхлэхдээ шинээр гэрээ тулгаж сөргөлдсөн хүмүүсийг шууд халдаг байсан талаар ярьлаа. Хуны гол санаа нь хараагүй хүнийг халах ёсгүй биш. Ядаж халахад зохих хэмжээний шалтгаан байх ёстой. Бас хүн гэж хандаж шудраг харьцах ёстой талаар байв.
Хүн өөрсдийн санаагаа маш сайн ойлгуулахтай зэрэгцээд тэдний урьсан хараагүй ажилчид ч бөөндөө ирцгээлээ. Энэ бүхнийг эмнэлгээс сонсож байсан Кён ч эхнэрээрээ бахархана. Маш олон хараагүй иргэдийн дуу хоолой болж тэргүүнд зогсох Яныг зургийн багш Чанан ч зурагтаар үзв. Хийсэн зүйл нь бүтсэн ч бай, бүтээгүй ч бай, зөв зүйлд бусдыг урайлж, зөв зүйл хийж чадсан Кён хүн хоёр аз жаргалтай байлаа. Кёныг хооллох зураа тэд залуу байсан үе шигээл аз жаргалтайгаар инээлдэн. Чам багш Янтай уулзахад Ян тэмцээнд яллаа гэд явж чадах вштэй. Би гэр бүлийнхэндээ хэрэгтэй гэж хэлв. Гэтэл багш нь чамайг төрөөгүй байх үед гэр бүлийнхэн чинь яаж амьдарч байсныг чи бодож үзсэн үү гэж асуугаад эцэг хийгээ битгий дутуу үнэл. Тэд чамтай амьдралынхаа богинохон хугацааг л өнгөрөөсөн гэж хэлснээр Ян багшийнхаа хэлэх гэсэн үгсийг маш сайн ойлгоно. Кён хүн хоёр охин нь төр зур байхгүй байсан ч өөрсдийгөө аргалаад байж чадхаар хүчтэй хүмүүс. Чам багш Яныг дагуулж хараагүй хүмүүс хамт гүйдэг газар аваачхад тэнд ээж нь байж байлаа. Чам багш Яны ээж хуныг эртнээс мэддэг байж таарав. Ээж охин хоёроо гараа холбоод уулын замаар гүйж эхлэв. Ян одоо болтол гэр бүлээ орхиж явахыг хүсэхгүй байсан ч ээж нь түүнийг зоригжуулж аавд чинь ээж нь байна. Миний охин мөрөөдлөө даг гэж ятгав. Урам зориг авсан Ян ч зураг зорж эхэллээ. Зураг дуусгасан Ян тэр даруй зураг тэрвэрсээр ээж аав руугаа гүйх ба зургийг нь тэмтэрч үтсэн ээж аав хоёр нь хараагүй хүнчид өсөөлөн харж болохоор зураг зурсан гэдгийг нь ойлгоно. Доор нь байх тайлбар нь ч хараагүй хүнд зориулжээ. Зурган дээр Кён хүн Ян гурав завь хөлөглөөд шөнийн оддыг зүглэж байгаагаар дүрслэгдсэн байлаа. Үүний дараа Ян аавынхаа загсан дахианы гуйнуудыг гаргаж ирээд тэд хооллоно. Ян өөр нэг зүйл авчирсан нь лаацтай шар арайг бөгөөд тэр хөшгөө татаж хаагаад аавдаа задлж өгөхөд Кён шар арайгаа амтрахын залгиад дуулж эхэллээ. Энэ үед Хун Ян хоёр инээлдэж суудал дээрээ бүжиглэн. Киноны төгсгөлд Кёны гэр бүлийн бүхий л аз жаргалтай дурсамжууд дэлгэцэн дээр өрнөж Ян охины зурсан зургийн нэр нь Аава, ээж, би та хоёртой хайртай.